байцгаана уу? Судлаач хүлээнээс 2020 шинжилгээний хувьд оролцохоор ирсэн хүнтэй болон түүгээр үзэж байгаа нэг боловсролчтой энэ даашаа амжилттай байна. Намайг сайн чимээтэй би аян сургуулийн боловсролын специалисттэй суралцж байгаа юм байна. Би яг үгүй юушлаа багагийн боловсролчтой. Энэ хурал авч байгаа эцэгтэй маань ялгаатай болохоор эцэг юм болоод түүний хэрэгтэй шаардлага. За энэ сэдвийг сонгох болсон шалтгаан гэхээр би энэ судалгаанаа хэлэхэд өмнө бас би энэ хуралд оролцсон шалтгаанаа бас нэг жоох ярьчих гэж бодлоо. Тавьж байгаа. За би ихэд болохоор энэ хурлын товыг болохоор би одоо тэр аацууж байгаа найзуулаарынхаа фэйсбүүкээс ингээд харсан байхгүй юу. Тэгчээд за энэ дээр очиж зүгээр өөрийн биеэр суугаад за ямар хөө хүмүүсүүд байд юм бэ нэг юу ярьд юм бэ бас нэг ямар нэгэн байдлаар мэдээлэл олоод авчиг гэсэн сэтгэлгээтэйгээр ингээд гэр бүлийнхээ нөхөр хүүхэд хоёртой хэлсэн байхгүй юу. Би 9-нд яваад нэг юм суучаа гэсэн чинь суухынхаа оронд ороод өгөхгүй юу гэд манай хүүд өгсөн байхгүй юу. Тэгээд за ямар ч юм бүгд мэдээж хүүдээ чадахгүй гэж хэлэх тийм юу байхгүй чи. Тэгээд за тэгье гэж. За тэгээд энэ сэдвийг яг сонгохоос шалтгаан гэхээр нэлээ олон хоногийн турш миний дотор ингээд бөглөрөөл явсан байхгүй яагаад фэйсбүүкээр та бүхэн бас харсан баг тийм сүүлийн үед хүүхдүүдийн хүчирхийлэл, хүүхдийн амнаас эрсдэлгээд маш олон зүйлс бий болсон. Тэгээд яг энийг ингээд дотроо бодоод яваад талаар энэ юу н хаанаас эхэлтэй юм болоо шийдэх гарц байгаа болоо би юу юу хийж чадах вэ гэх мэтчлэнгээр ингээд бодоод яваад байсан юм. Тэгээ яг миний хүүг энийг хэлсэн дараа ингээд охиндоогоо харсан чинь ингээд бүр ингээл энэ дээр гэж бүжиглээ сүүлийн нөө турууд гэдэг нэг юм гарчаа зүгээр. Тэгэл тэрийг ингээд харахад нэр миний ах нэрэд ямар байгаа гэдэг гэж үзээд тэгээ яраас энэ сэдвэр нэг жоохон юм өөрөө сэдэд хийгээд үзье гэж шийдээд тэгээ яг энэ байгаа орчин нөхцөлд харуулаад интернет сайтаас за тэгээд өөрийнхөө байгаа медицин боловсрол дээр тулгуурлаад үзсэн арсан нэгээд хийсэн юм аа. За судалгааны гол зорилго болохоор эцэгхийн боловсрол гэж боловсрол хэрэгтэй юу? Нэгдүгээрт нь хоёрт нь болохоор эцэгхийн боловсрол гэж юу болох түүний хэрэгцээ шаардлага сүүлийн үеийн улсаас авч буй арга хэмжээ хэрэгжүүлж буй сургалт хөтөлбөр цаашдын ансын хараа гаргаж үзүүлэхийн хэрэгцээ эцэг эхчүүдэд боловсрох хэрэгцээ шаардлага өнөөгийн нийгэмд тулгамдсан асуудлын нэг болоод байна гэдгийг яг харуулахыг хичээсэн юм аа. За монголчууд бид болохоор хүн болох багаасаа хөлөг болгоноосаа гэж маш ихээр ярьцгаад тэгдэг боловч хүүхдийн бага насны хүүхдийг хүн болгоход хамгийн их нөлөөлөх хүчин зүйлс нь гэр бүлийн төлөвшил гэдгийг төдийл нэг сайн мэддгүү ч яг мэддэг хэрнээ яг үнцгийж яг өөдөр авч үздэг өмцгөө гэж. Тэгэхээр эцэгхийн амьдралд өнөөдөр өдөр тутмынхны яг хандлага аливаа үнэлэмж бас хүүхдийн сэтгэл зүй төлөвшдгөө гэдгийг одоо энд баяр байгаа гэнэ сэтгэл зүйчдээ бүгдээрээ мэдж байгаа. Тиймээс одоо хүүхдийн ирээдүйд сайн хүн болох зөв харилцаа аж аргалтай амьдрах эцэгхийн төлөвшил боловсролоос хамаарна гэсэн учраас би энэ төлөвшил боловсрол нь юу болох эцэгхийн боловсрол юу болох гэдгийг энэ судалгааныхаа зорилго болгосон юм аа. За ингээд судалгаанд дэвшүүлж санал нь болохоор энэхүү ихтгэлээр гэр бүл гарч буй сөрөг асуудлыг хувь хүн эцэг эхийн боловсрол орох замаар дууруулж болох хүүхдийн эрүүл өсөж хөгжих таатай орчин бий болгон сайн эцэг эхийн үр гүйцэтгэхэд эцэг эхийн боловсрол тусална гэсэн саналыг дэвшүүлж байгаа. За сүүлийн үед болохоор гэр бүл дотор гэр бүлийн гишүүдийн эцэг эхийн дунд ингээд зөрчил харилцаа хямрал янз бүрийн юм үүсгэхэд хамгийн ихээр хүүхэд тохирч идэг. Тэгэхээр одоо энэ хүүхдийн энэ тохирлыг юу яг нэг өнөөдөр ингээд хохирж байгаа ч одоо ингээд маргааш хохирдгоо болох гэсэн асуудал байхгүй шүү. Энийг яаж багаар бууруулах вэ гэдэг дүгнээс эцэгхийн боловсрол туслана гэсэн юм саналыг дэвшүүлж байгаа. За ингээд судалгааныхаа аргыг болохоор яг орчин нөхцөлд хараад би энэ нөгөө юу үзээд фэйсбүүк дээр байгаа зарыг үзээд хийсэн болохоор тухайн үед одоо ингээд яг 2-3 жил одоо миний хүмүүс сая бэлтгэл тавьсан хүмүүс маш олон жилийн хөдөлмөр маш олон хөлс хүч гаргасан тийм бэлтгэл тавих миний бол
хажууд нь нэг бүгдийн тогтоом шиг юм байгаа гэж хэлж болохоор байгаа. За тэгэхээр би болохоор яг байгаа нөхцөлд интернет мэдээлэл, баримт судалгааны арга энэ болохоор интернет мэдээлэл сайн сэтгүүл статистик мэдээ эдэм шинжилгээний өвгүүдээс ийш татаад энэ дээрээ дүгнэлт гаргана. Дараа нь болохоор интернет ашиглаад өөрөө яг богино хугацаанд хийх боломжтой аргууд асуулгын арга тийм үстэй. За тэгээд энэ бүгдийг нийлүүлээд энэ судалгааны арга ингээд бяцхан судалгаа явуулсан байгаа. За энэс өмнө за миний дэвшүүлээд байгаа тэр эцэгхийн боловсрол гэж юу юм бэ? Гэдэг та товчхон та бүхэнд тайлбарлаад өгчээ. Эцэгхийн боловсрол гэдэг нь болохоор эцэг эхчүүд өөр хүүхдийнхээ өсөлт хөгжлийн талаар ойлголт мэдлэгийг дээшлүүлж өөр хүүхдэд хүмүүжүүл үр дүнтэй арга, ур чадварыг эзэмшихэд туслан дэмжих зорилготой эцэг эхчүүдэд зориулсан боловсрол. Тэгвэл энэ боловсролын төгөлийг эзэнээс бий болсон юм бэ гэдээ аваад үзэх юм бол ерөөсөө хүн төрөлхтөн бий болоод гэр бүл анх үүссэн цагаас эхэлсэн гэж үздэг. Яг эртний болор үдэж гисэн эцэг эхчүүд хүүхдүүдтэй ан агнах, газар тариалан нэрлэх хувцас эсхийг хувцас ингэж ойж өмсөхийг зааж зурсан нь энэ бол эцэгхийн боловсролын их үндэс суурь. Энэ нь ингээд урт хугацааны явцад ингээд нэгж босож өөрчлөлтийг хэрэг агуулгамж өөрчлөгдөх ч юм уу, илүү сайжрах ч юм уу, эсвэл бас нэг өөр чиглэл рүү ингээд салбарлаж ингэж тарах ийм юугаар яасан байна. Тэгээд эцэгхийн боловсрол нь болохоор хүн төрөлхтний үүсэл хөгжлийн явцад болохоор эхлээд яг хүүхдүүдэд хүмүүжүүлэх гэдэг ахуйн хэрэглэн сургах тийм байж байгаа. Явцын донд яасан гэхээр хүүхдийг зодох, хүчирхийлэх, амь насанд хүрэх зэрэг үйлдэлээс шалтгаалаад хүүхдийг хамгаалах, хүүхдийн эрхийг дээдлэх, эрүүл орчин, эрх чөлөөг дээдлэх үүднээс илүү боловсронгуй хөгжиж ирсэн юм эцэгхийн боловсрол. За яг орчин цагийн гээд их үдсүүрээс нь аваад үзэх юм бол 17 дугаар зуунаас эхэлтэй ба өрний за Каменский гэдэг бид бас хүүхдүүд ахтаж гэсэн сургуульд үздэг байсан. Бидний хамгийн анхны их үнцийг тавьсан гэж үзэж байгаа орчин цагийнхын болохоор энэ ялгаар ээжийн сургууль, нэлгэсийн сургууль, засаг сургууль зэрэг маш олон боловсрол философийн чиглэлийн номуудыг 200 гаруй ном хэвлэгдсэн гэж байна 17 оны үед. Энэ дотроос болохоор нэлгэсийн сургууль нэртэй ном 1963 онд герман хэлээр хэвлэгдээд 20 жилийн дараа Европ даяараа эцэг эхчүүдэд боловсрол олох зорилгоор латин хэлээр орчуулагдсан дэлхийн анхны эцэг эхийн боловсролын гарын авлага болсон байгаа. Үүнээс хойш болохоор бас л тодорхой хэмжээнд маш олон эрдэмтэн судлаачид одоо хүүхдийн боловсролын талаар маш олон онол практикууд хэрэгжүүлж ирсэн ба 19-р зууны ихэнх үеэс болохоор Европ даяар ээжийн сургууль гэдэг бүр том дэд сургууль үйл ажиллагаа явуулдаг сургуулиудад эцэг эхийн боловсролыг танхимаар зааж ирсэн байна. Тэрнээс гадна 1927 онд Торонтод болсон дэлхийн боловсролын баг хурал НУП-ийн нэгдсэн үндэсний байгууллагын гэр бүл сургуулийн холбоо байгуулагдсан олон улсын эцэг эхийн боловсролын байгууллагын хамгийн эхлэл болсон байгаа. Тэгээ үүнээс цаашлаад энэ байгууллага үйл ажиллагаа явуулаад 1940 Америкийн нэгдсэн улсад 1945-аас нийгмийн үнэт зүйлс гэр бүл рүү чиглэсэн гэр бүлийн боловсрол, гэр бүл төвтэй насан туршидчдын боловсролыг хэрэгжүүлж гэр бүлийн боловсролын төв байгуулж хүүхдийг шийтгэх, ёс суртахуунгүй гэж үзэн эцэг эхчүүдэд зориулсан сургалт хөтөлбөрийн системтэй хэрэгжүүлж ирсэн. Бас сүүлийн үед хүүхдийн хүмүүжил тал руу илүү чиглэсэн сургалт хөтөлбөрөөрөө эцэг эхийн боловсрол руу илүү давамгайж эхэлсэн байгаа. За бидний одоо энэ амьдарч байгаа Солонгос улс дээр ч гэсэн жишээ аваад үзэх юм бол дээд үедээ бол одоо Күнзийн сургууль суурилсан тийм эцэг эхийн боловсрол Күнзийн сургаал дээр гэж явж ирсэн байгаа. Тэгээд сүүлийн үеэс болохоор 1920-ад оны үеэс болохоор Америкийн энэ эцэг эхийн боловсролын хөтөлбөрийг тэр чигээр ингээд орж ирсэн байгаа. Тэр үеийн одоо Христийн цуглааны сайн мэдээ дамжуулагчдын тийм юугаар орж ирсэн хэдий ч Японы төрөмгөлийн үед ингээд орон даяар ингээд сайн хэрэгжээг өгч байгаа байхгүй юу? Тэрний дараа 1980 оны үед 80-ад оны үед болохоор бага насны хүүхдийн боловсролын талаар үндэсний бодлого гаргасан нь болохоор энэ хүүхдүүд рүү чиглэсэн чухал тийм өөрчлөлт болоод энэ хүүхдүүдийг төлөв эцэг эхийн боловсрол хөндөмдөж эхэлсэн байгаа. Тэгээ ингээд 1990 оноос хойш болохоор энэ Солонгос даяар эцэг эхчүүдэд зориулсан одоо бүх шатны байгууллагуудад одоо бүх нутгийн нийгмийн хаалганы төвийн насан туршийн боловсролын төвүүдэд дамжуулж эцэг эхийн боловсролын бүрдэл системтэйгээр зүгээр ингээд танхимаар ингээд олгож эхэлсэн байгаа. Манай Монголын хувьд аваад үзэх юм бол яг эцэг эхийн боловсрол гэдэг тал дээр бол за
байхгүй юм лээ гэдэг хэлчихнэ. Яг би нөгөө энд байгаа учраас интернет орчингоос ингээ хайж байгаа учраас миний хайсан асууж сурсан улсуудаас ерөнхийдөө байхгүй. Гэр бүлийн боловсролын талаар бол байгаа мэднэ гэсэн улсуудад нэлээдгүй байсан. Гэхдээ би бас интернетээс ингээ хайгаад үзэхэд Монгол улстай гэр бүлийн боловсролын өнөөгийн байдал зарим улс орнуудтай харьцуулна ингээ доктор оюутны бичсэн нэг ихтгэл байлаа нэлээд улс. Энд дээр бол яг жоох ингээ харьцуулсан юм байлаа. Гэхдээ миний ярьж байгаа сэдв бол гэр бүлийн боловсрол биш, эцгийн боловсрол учраас ингээд би энийг ингээ цаашаа хөгжүүлээд яа. За тэгвэл ингээд байхгүй юм шиг байна лээ гэдэг ингээд би ингээд ойлгочихсонгүй. За байхгүйгаа батлах гэж аюу яалаа. Монгол улсад эцгийн боловсрол ба түүний хэрэгцээ шаардлага энэ гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дараа үзий утгын хийсэн ингээд ярилцлага байгаа ингээд би тэрнээс жоох хийсэн газ уншаад бичээ. Гэр бүлийн үнцэн гэж юу вэ? Гэр бүл болсоор өөрөөр бүлийн хариуцлага, аав ээжийн чадвар чадамж, гэр бүлийн боловсрол гэсэн тусгай програмаар заавал эзэмших ёстой байдаг. Жишээ нь манай энэ төрлийн хичээл сургалт байх алга байна. Үүнээс үүдэлтэйгээр гэр бүл хэмээх улс орны үндсэн зүйл үнэт зүйлс ач холбогдол суларч хямрч эхлээд байна. Тэгээд энэ ярилцлагатай ингэж бодсон. Тэгэхээр энэ гэр бүлийн боловсрол гэдэг одоо энэ манай хүүхд залуучууд хөгжлийн газрын дарга юм хүн сая энэ 2020 оны 5 сарын 15-нд үсэн ярилцлаганд ингэ логик боловсрол байхгүй юм гэдэг өгүүлсэн байгаа байхгүй. Тэгэхээр миний бодож байгаа бодлоо бас төлж байгаа. За энэ юугаар илэрч байна гэхээр салчгүй жил 20,000 орчим гэр бүлүүд гэрэлтэй бүртлүүлдэг 4,000 орчим гэр бүл салдаг. Энэ салж байгаа гэр бүлийн болохоор ихэнд нь 7-9 жил амьдарсан 1-4 хүүхэдтэй тийм гэр бүлүүд салж байгаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ гэр бүл салтын хамгийн хохирогч нь хүүхэд. За энэ хүүхэд маань ингээд хохироод одоо ингээд үлдчихлээ гэж бодоход за яг тухайн үед хохироод өсөө том болно гэж байна. Гэтэл энэ хохирсон хүүхэд өсөө том болохоор яг хохирогчоороо төгсөж том болно. Тийм учраас тэр хохирогч яах юм? Дараагийн хохирогчид бий болох гэж үзэж байгаа ч. Үүний дараа за тэгвэл ингээд гэр бүлийн боловсролын талаар алгаа гэж үзвэл хууль эрхцэн талаар байна уу юу гэж асууад үзсэн чинь энэ үеийн хөтөлбөр ярилцлагатай болохоор гэр бүлийн тухай хуулийг шинжилэн найруулж боловсруулах ажлыг эхлээд явж байгаа. Одоогоор 99 онд батлагдсан хуулийг мөрдөж байгаа хэдий ч энийг одоогийн залуусаар мэддэггүй. Энэ хуулийг юунд ашигладаг вэ гэхээр зөвхөн гэр бүл салахад тэр хуульчид ашигладаг. Бусдаар өөр ямар ч ашигладаггүй гэж ийм өөрөө ингэ тэмдэглэсэн байгаа. Тэгэхээр манай энэ хууль гэр бүл рүү чиглэсэн эцэг рүү чиглэсэн байтугай гэр бүл рүү чиглэсэн хууль алах байна гэдгийг бас эндээс нь өнцгөн дүгнэлт болж байгаа байхгүй. Тэгээд цаашаа ингээд үзэхэд энэ хүний ярилцлагын дотроос би харсан чинь манай байгууллага нь хуулийн орчинд байхгүй байгууллага гэдгийг гараад ирчихсэн. Юу гэсэн юм болоо гэсэн чинь хүүхэд хамгааллын хууль манай байгууллага байсан ч гэр бүлийн хуулинд орох ёстой гэдэг хуулиас хасчихсан. Тэгээ энэ манай энэ хүүхэд залуучдын хөгжлийн газар гэдэг энэ байгууллага бол одоо үйл хэрэгцээ байхгүй байгууллага гэсэн хэдийч юу байгаа гинэ. За ингээд цаашаа ингээд явхаар та бүхэн юугаа хараад хууч өмгөөлөгч Булгамаа гэдэг хүний фэйсбүүк рүү ороод үзэх юм бол ярилцлага байгаа. За 7 хоногийн юм дээр өөрсдөө таарч уншаад үзээрэй. Нэг яг тэр өдрийнхөө байдлаар бол өсвөр насны 3% дэлхийн хүчирхийлэл хүрсэн 7 хүмүүс нийт 10% хохирогчийн хэрэгтээ нэг ажиллаж байгаа ганцхан. Тэгэхээр энэ өгүүлэгчээ цаг хичнээн өгүүлэгч байгаа гэдэг та бүхэн бодоод үзээ. Тэгээ энэ дэлгэрэнгүй ярилцлагыг та хэд унших юм бол бараг сэтгэл эмнэлгийн асуудлууд гарч ирж байгаа. За үүнээс гадна би ингээд бодлоо шинжлэх ухааны яамаас гаргасан 18 онд гаргасан нэг юм судалгаа байсан. Энд бол гэр бүл одоо нийт өөр хэд байна вэ гэхээр 885,639 өрг байгаа гэж байгаа байхгүй. Энэс ингээд доор ингээд асуудалтай өргүүдийг ингээд хараад үзэх юм бол 81,293 өрг ингээд яг асуудалтай байна гэж гарч ирж байгаа та гэр бүл. За ингээд нийт хүүхдийн тоо манай хүмүүс. Тэгэхээр сая 105,128 хүүхэд байгаа гэж байгаа байхгүй. Энэс ингээд энэ жагсаалтаар ингээд харах юм бол дандаа асуудалтай хүүхдүүд жагсаалт юм байна. Тэгэхээр нийт хүүхдүүдийн 53.1% ингээд бас л амьдрах орчин нөхцөл байдал сэтгэл санааны төвшөө бие махбодын ямар нэгэн байдлаар стресс үүтэй байгаа амьдарч байна гэж бодож байгаа. Тэгвэл хүүхэд оролцсон гэнт хэрэг за энэ хүч за энэ болохоор бас нийт ингээд нэг жил хамрагдсан хүүхдүүдийн тоонод байгаа. Та ингээд хараад авах юм бол тэгэхээр энэс 3,044 хүүхэд ингээд нэг жил нэг гэнт хэрэг босол яваа хүчээр хийлэг за бүгд зүйл юм хамрагдсан байна. Энэ бүгдийг ингээд нийлүүлээд аваад үзэхэд багсаад үзэх юм бол нийт хүүхдүүдийн 63% нь юу яац байгаа.
За би бас өөрөө цэцгийн боловсролын талаас ингээд хамтарч судалгаа хийсэн байгаа. Энэ судалгаанд бол дадлага хэсэг болоод 72 цагийн хугацаанд хийгээд 79 хүн амрагдсан байгаа. Тэгээ энэ судалгаа манаас байсан болж би чадгүй болчихлоо. За ингээд дүгнэлтрүүгээ авсан чи яг ингээд судалгаанаас харах юм бол гэр бүл хүүхдийн харилцаанд асуудал үүсэх юм бол миний авсан судалгаанаас ингээд харах юм бол гэр бүл асуудлын харилцаа дотор ингээд асуудал үүсэх юм бол хүмүүс дандаа өөрийнхөө шийдэх гэж хариулсан байгаа байхгүй. Тэгэхээр нөө өөрсдөө би сайн эцэг эхээ гэж хариулсан байгаа. За ингээд өөрийнхөө шийддэг би сайн эцэг эхээ гэдэг ингээд хариулчихаар энэ хүн ямар вэ гэж бодоод үзэхэд би өөртөө жишээ аваад үзэлтэй. Би одоо ингээд хүүгээ ингээд энэ боловсролыг мэдлэг боловсрол жоохон тутмаг үедээ бол би ингээд хүүгээ ангийнхаа хүүхдэд тавьчихлаа. Чи ангийнхаа батаас яалтаар юм уу авчдээ чи. Би адилхан чамайг энтэй адилхан гартаа хөлдөө үлэг бүтэн ингээд өсгөөд өгч байгаа чи яалтаар муу тэр яхаар онц авчдээ ингээд яглаа би яаж яах гэхээр хүүгээрээ дамжуулаад өөрийнхөө боловсрыг дүүж байгаа гэсэн үг байхгүй. Ягаад гэвэл би батагийн аав ээжэд онцтон өгөөд хүүгийнхээ хүүтэй муугаа хэлчихсэн би өөртөө буудаг гэж байна. Тэгэхээр миний боловсрол туссан байгаа байхгүй. За ингээд эндээс үзэхээр эцгийн боловсрол хүмүүсийн дараа анхны мэддэг хүн байх байна гэж үзэж байна. Хүүхэд олон талын мэддэг боловсрол чухал боловч өөртөө итгэвчтэй бие даасан хүмүүстэг ёс суртахуун нэгт байх хэрэгтэй гэдэг үүнийг эцэгчүүд ойлгодгүй яагаад гэхээр хүүхдүүдэд нэртэй сургууль, нэртэй багшаад даалгаад ерөөсөө дэд боловсрол эзэмшигчтэй гэсэн энэ лог хуулийг одоо тагцаач хэлснээс хойш бүх хүмүүсд станаар үндсэн хуулиас илүү дагаж бүрдсэн учраас одооний нийгмийн ажил үүсэж байна гэж үсгийг гаргаж ирсэн байгаа. Тэгээд манай улсын эцэг эхийн боловсрол тусгаалan авч үзэж бүх шатны боловсролын шалгал цаг дараалан хэрэгжүүлэх шаардлагатай болоод байгаа. Яагаад гэвэл сүүлийн жилүүдэд болохоор эцэг эхийн хоёулаа ажил хийдэг мөн гадаад улс оронд ажиллахаар явхад гэр бүлүүд нэмэгдэхин зэрэгцээ сургууль цэцэрлэгийн багш нарт эдгээр хүүхдүүдийг давхар халамжлах хариуцлага нэмэгдэж байгаа. Иймээс энэ багш нартаас эцэг эхийн боловсрол олох юм шаардлага тавьж байгаа байхгүй. Яагаад гэвэл би ч гэсэн эндээс болоод энэ сэтгэл судлаа шийднэ. Би багааны багш энэ үднээс би энэ сэтгэл судлаар сурья гэж шийдээд энэ орнд ирсэн байгаа байхгүй. За тэгэхээр хамгийн сүүлд нь болохоор эндээс өнөөгийн насан туршидын эцэг эхийн боловсролын онол практик стандартын дагуу системтэйгээр эзэмших хэрэгтэй шаардлага бол яаж төгөөсөд байгааг улс орны анхаарч үзээч гэсэн үднээс нэг бичвэрийн хэмжээ хэлтэхийг ингээд хийсэн байгаа. Хамгийн сүүлд ингээд таны ирээдүйн удмыг авч явах тэр гайхамшигтай үнийг бий болгохын тулд та яг одооноос эцэг эхийн боловсрол суралцах хэрэгтэй шүү гэдгийг анхаарал тавьсан баярлалаа. Тэр тест байлаа. Тэгээд нөгөө үүр цахтай адилхан хатад ашиг. Би нөгөө Монголд Улаанбаатар их сургуулийн бүсглийн нэгэнд ажиллаж байгаа ирсэн байхгүй юу? Доктор гарахаас өмнө. Тэгээд ер нь бол яг гэр бүлтэй холбоотой, гэр бүлийн хүчлэгтэй холбоотой, гэр бүл одоо болгох бэлтгэх сургалтууд явагддаг. Тэгээд энд нь болохоор бүгдээрээ эцэг их байх, эхнэр нөхөр байх талаар сургалтууд бүгд ороо явдаг байхгүй юу? Тэгээд тийм болохоор Монголд одоо жишээ гэр бүл судлал гэр бүл боловсрол дотор эцэг байх гэсэн одоо дэд сэдв болоод ороо явдаг. Тэгээд тийм болохоор Монголд эцэг боловсрол гэсэн тийм одоо юу хичээлчтэй хүмүүсийг боловсролыг олохгүй байна гэж ярьж болохгүй юм шиг санагдаж байна. Яггүй магадгүй нөгөө бүгдээрээ одоо нийгмийн нэг эндээс одоо энэ салбарыг нөгөө хамт үйлчээд сураад явж байгаа хүмүүсийн хувьд хамтдаа хөгжүүлэх, хариуцуулах хэрэгцээ шаардлага бол байгаа. Магадгүй зүгээр яг бүр илүү энийг наривчлах гэх юм бол эцэг эхийн боловсрол гэсэн нэг хамаг хичээлийн төлөвлөгөө гаргаад явах нь илүү яг одоо огт байдаггүй байна гэж ярьснаас арай өөр тийм хэрэгцээ одоогийн үедээ илүү хэрэгцээ шаардлагатай зүйл болох байхаа гэж бодож байна. Эцэг эхийн боловсрол гэсэн хичээл гэсэн ерөөс сүүлийн үед нь орж л байгаа л да. Тэгээд яг илүү баяжуулах, боловсруулах, хөгжүүлэх тал дээр хэрэгцээ шаардлагатай байна гэж ярьж тэгэхээр тэр өнцгөөс нь харах ярих хэрэгтэй таа гэж бодож байна. Би болохоор бас яг онц байхгүй гэж хэлээгүй дээ. Тэгтээ яг ингэж хэлж бас нэг чочрох хэрэгтэй байлоо гэж бодсаахгүй юу. Яг тэгэхээр манай Монголд болохоор одоо яг нэг янз бүрийн ингээ байгууллага явлаа гэхэд зар сурталчилгаа ч юм уу одоо дэмжлэг тийм телевиз радио ч юм уу одоо олон нийтэд хүргэх хүртээмж байхгүй байхгүй байгаа учраас энд ингээд ичнээ хүмүүсүүд ингээд суугаад энд ингээд ажил хийгээд байгаа ч гэсэн яг тэр хүрээнийх нь хүмүүсүүд мэдээд тэрнээс гадна хүрээний маш олон том объект байгаа шүү дээ. Тэд нар мэдэхгүй байгаа учраас тэр хүмүүсүүдээс нь биднээс судалгаа авчиж байгаа учраас мэдэхгүй. Би бол яг ингээд яг сэтгэл судлалын хүрээлэн төлөв ч юм ингээд залгаа тий
танад ийм боловсрол явуулж байгаа юу, ийм програм байгаа юу гэсэн тэмцэл мэдээж хийж байгаа учраас байгаа. Тэгэд ингээд хэлчихэж шүү дээ. Тийм учраас бас нэг ийм байхгүй байгаа учраас нийгэм улсаас ийм юм мэдээлэл ийм хэрэгтэй байх, ийм зүйл байхгүй байгаа учраас энэ хүүхдийн хүчирхийлэл газар аваад байна гэдэг жоохон чочрог үүднээс бас байх байна гэж хэлсэн. Байхгүй гэж хэлдэг үлсийг бүр огт үсгэсэн юм байна байхгүй юу? Илүү баялаг хөгжүүлэх хэрэгтэй шаардлага байгаа гэж бас тий хийж байгаа хүмүүсийг арай бүрэн үсгэж бас болохгүй аа. Яг ахын судлаач хүмүүс тийм ээ. Адилхан нэг салбарт зүтгэж байгаа хүмүүс илүү хөгжүүлэх хэрэгтэй шаардлага талаараа тий хэрэгтэй аа гэж үзсэн. Тэгээд илүү хөгжүүлэх хэрэгтэй шаардлагатай гэдэг үгнээсээ жоохон ингэж цочроод өгчүүд яадаг юм болоо. Тэгэх юм бол хийж байгаа хүмүүсд би хийж байгаа штеп гараад ирэх байхгүй юу? Би энэ чи хийгээд байгаа штеп гэдэг ингэж гараад ирэх юм бол энэ ч нэр байд юм байна штеп гэж энэ тэнд мэдгүй байгаа хүмүүсд толгой гэсэн үгнээс бас ингэж ирсэн. Гэхдээ бас хийж байгаа хүмүүсд маш их байгаа учраас хийж байгаа хүмүүсийн өрөвдөнд бид нар ч гэсэн одоо энд ингэж зогсож байгаа гэж итгэж байна. Миний хүүхдүүд ч гэсэн бас тийм хүмүүстэй өсөж байгаа гэж бодож байгаа. Асуудал зүгээр нэг фидбек маань юм судалгаа хийхээс амар хол юм гэдэг хоёул зүйл санагдах юм. Тэрний оронд нэг чигээр багш чинь агуулгын баг нэг багш тийм бол нэг кейс гадаж ирээд тийм бол илүү гоё болж байна. Тийм. Тэгээ энэ дээр 10 юмнуудыг байж байгаа шүү дээ. Түрүүтэй яг л манад ийм төсөл байна. Тас ийм төсөл гаргах хэрэгтэй. Ийм төсөл гаргахад бол ийм хэвшгүй байх гэсэн тийм нэг яг нөгөө дипломч үндсэн юмнууд байгаа шүү дээ. Стандарт тэр стандартад таараад бичвэл зүгээр болох байх шиг харагдаад байгаа юм. Бид нар ч гэсэн нэг хатар лабрыг чадахгүй багш нарыг бараад өгөхгүй. Энэ болохоор зэрэг яг стандарт юм концепт байна гэж. Амар их олон төрлийн юм оруулсан. Дээрээс нь аргууд гэсэн чинь айгүй болоо. Ийм олон харахны юмыг хойч байгаа бацаж нэг үйл тавд айгүй зүгч. Тэгээд ಈ ಬೌನ್ಸರ್ಲಿ surгууль гэдэг ямар surгууль? Сагом дээр. Анян гүйгтэй. Анянтай гүйгтэй. Окей. Тийм. Баярлалаа. Би угаасаа энэ миний баг анхны хэлэхэд байна. Сэтгэл судлалын чиглэлээр ингээд энэ тэгж хүмүүсийн сэтгэлийг сонсъё гэж бодсон боловч бас өөрийгөө сориод үзье, оролцоод үзье. Яагаад гэвэл би одоо ирэх семестрээс эсвэл дипломч гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ тусчих болно гэдэг. Багшнараас юм яг ч гэсэн бид нар багшнараас юм асуудаг байхгүй юу? Тэгчээл өөрөө нэг юм үдэл хийж чаа сүрт хайр цаа үздэг байхгүй юу? Анханасаа багш би нөөж гэж хэлж тэр манай монголчууд их таа хэлж зүгтгүй анханасаа хэлж тэр би чамд нөөж гэж хэлсэн үстэй. Тэгээд би өөртөө шүүх гэсэн. Тийм үү байдлаар багш руу байна. Илүү дараахдаа тэр багшийнхаа бүрийн арга барилыг уургаад авах. Баярлалаа. Энэ судалгааны ажлаа та өөрөө үргэлжлүүлээд явах уу эсвэл зөвхөн энэ хуралд зориулж хийсэн юм уу? Харин үргэлжлүүлээд явахтай тэгээд үргэлжлүүлээд явах бодол байгаа бол жоохон цаашдын чинь судалгаанд нэмэр болохгүй үднээс нэг хідэн комент хэлчихье гэж бодож байна. Тэгээ таны сэдв болохоор эцэг эхийн боловсрол түүний хэрэгцээ шаардлага гэдэг айгүй тийм тодорхой биш том хүрээтэй өнгөцгөн байгаа байхгүй. Эцэг эхийн боловсрол гэдэг нь эцэг эхийн боловсролын түвшинд хэлээд байгаа юм уу? Эцэг их болохын тулд хэрэгтэй шаардлагатай боловсролыг хэлээд байгаа юм уу? Тодорхой биш. Энэ дээр Юмо чонгийн одоо нэг нэр томьёоны тайлбараар маш сайн иж ёстой байдаг. Түүний хэрэгцээ шаардлага хинт хэрэгтэй байгаа Монгол эцэгчүүдэд хэрэгтэй байгаа мó? Солонгос эцэгчүүдэд хэрэгтэй байгаа мó? Шинэ гэр бүлүүдэд хэрэгтэй байгаа мó? Тэр болгоныгаа тодорхой дурдж өгөх хэрэгтэй. Та бага ангийн багш гэж хэлдэг. Бага ангийн хүүхдтэй эцэг эхчүүдийн эцэг эхийн боловсрол. Тэр бага ангийн хүүхдүүдийг яаж ажиллаж байгаа тэр хүмүүсийн эцэг эхийнхэн боловсролын төвчнөөс гадна эцэг эхийнхэн тэр мэдж байх ёстой юмнууд юу юм бэ? Гэх мэтчлэнгээр асан нарийн одоо судалгаанаар уншаад судлаад жоохон энэ сэдвээ маш тийм тодорхой болгох шаардлага байна.
судалгааны хэрэгцээгийн хувьд бол маш хэрэгтэй судалгаа өнөөдөр бол Монголд маш шаардлагатай байгаа. Тэгээд арга зүйн хувьд бол бас сая манай Отгон баяр шүүгч маань хэлсэн аргыг маш сайн одоо нэг Солонгост нэг сургаар ирсэн Солонгост сурж байгаа хүнийхээ хувьд одоо Солонгосоос судалгааны гоё нандин аргуудыг сурж аваад тэрийг ашиглаад одоо хийх шаардлагатай. Одоо энгийн одоо материал дээр ажиллах энэ судалгаа болвол маш амархан ер нь эхний 1-2 дугаар семестртээ өөрийнхөө салбарын судалгааны бүх пейперүүдийг татаж аваад уншаад тэрийгээр нэг түньян хүнсээр хийдэг шүү дээ. Тэгтэл тэр бол материалын судалгаанд бол бараг таны 1-2 дугаар семестртээ гартаа оролцсон байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр дараагийн шатны судалгааны аргуудыг сайн суралцаж аваад хийгээсэй гэсэн одоо коммент хийгмээр байна. За ингээд нүгээр өдөрлөө амжилт хүсье танд маш чухал хэрэгтэй сэдв болохоор энийг улам баяжуулах гоё бүтээл болгоорой гэж хүсмээр байна.